өглөө намайг мөхцөлдөг. Би Хинтээ аймгийн Батнуурын сумын ерөнхий боловсролын сургуульд Монгол хэл орон зохиолын багшаар 11 дахь жилдээ ажиллаж байгаа. Ийм багш байна. За та бүхэнд өөрийн элсдийн ерөнхий шалгалт хэрхэн бэлддэг арга, туршлага, зарчмаа танилцуулахдаа таатай байна. 10 ангид орж ирээд сонгон судлах хичээл үзэхээс эхлээд Монгол хэлний хичээлийн өөрийн агуулгын онцлог байдаг. Хамгийн бага нэгж буюу бүтээврээс эхлээд бүтээврийн утга бүтэц, хувиргал, соёл, үг, холбоо үг, өгүүлбэр, их, цогцлбор гэд байж болох бүх нэгждэр нь холбогдох дүрмүүдийг эхнээс нь дахиж заадаг. Суур боловсролын хүүхдүүд маань үздсэн байлаа ч гэсэн сонгон орж эхлэхээр заавал ингэж дахиж шинээр эхэлж ингэж үздэг. За дараагийн арга барил элсдийн ерөнхий шалгалтуудыг сорилуудыг ажиллахаас өмнөх хонуудыг хооронд нь харьцуулдаг. За энэндээс даалгаврууд нь хоорондоо таарч гин үү, блюпринтэд нь хоорондоо таарч гин үү, аль асуултантай холбогдож байна вэ гэдгийг үндэслээд тэгээд ямар онол, ямар мэдлэг бид нар ингээд энэ онд хамаарах вэ гэдгийг гаргаж ирж тодорхойлдог. За ингээд батцсныхаа дараа оны ээшийн сэдвүүдээр сорил авдаг хүүхдүүдийг би яг би дагаад ажил хийхээс илүү 20 оны А хувьдыг яг хэдүүлээ сорил авч ажиллая. Энэ дээрээ ярилцъя. Тэгээд Б, С, Д хувьд яг өөрөө би дагаад хий гэж ингэж ажилладаг. За дараагийнх нь материалуудаар ажиллахдаа асуулт бүрийн буруу хариулт дээр ажилладаг. Хүүхдүүд зөв хариултыг бол маш хурдан олж чаддаг. Түлхүүрийг нь хараад ч юм уу. Тэгэхгүйгээр зөвхөн энэ хувилбар яагаад буруу вэ? Энэ нь яагаад буруу вэ? Буруу нь юундаа байна вэ гэдгийг хүүхдүүдээр асуухаар хүүхдүүд бол ерөнхийдөө буруу хариултан дээр ажил сурдаг. Буруу хариултан дээр ажил сурсан хүүхдүүд яадаг вэ гэхээр 5 хувилбарыг тавуулангийн энэ яагаад буруу юм, энэ яагаад зөв юм гэдэг өөрсдийн гэсэн байр суурьтай болдог. Энэ арга барилыг хэрэгжүүлснээр манай хүүхдүүд болохоор ер нь ингээд ярилцж явах явцад 5 хувилбарыг ингээд нэг бүслэн ярихаас маш ер нь цаашаа явдаг. Ийм арга барилтай болчихсон байгаа. За дараагийн арга бол сурчлыг дангаар нүсэл багт хувааж материал боловсруулдаг. Ингээд хүүхдүүд маань өөрсдөө материалаа боловсруулад, өөрсдөө шалгаад, өөрсдөө анализ хийгээд ирэхээрээ энэ агуулгыг хүүхдүүд мэддэггүй юм байна. Энэ агуулгыг би мэддэггүй байсан юм байна. Тэгээд шалгаад ирэхээр би энэ агуулгыг мэдчихлээ гэдэг ийм өөрсдөө ийм дүгнэлт хийгээд тэгээд ийм агуулгадаар бид нар болж байгаа юм байна. Энэ агуулга дээр нь болохгүй байгаа юм байна гэдэг асуултуудыг илрүүлээд бие биенээсээ суралцаад ахиж алдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх юм болов уу гэж боддгоо. За тэгээд ингээ хүүхдүүдийг өөрсдөө ингээд материал боловсруулсны арга дээр гинт би өөрөө яг блюпринтийн дагуу боловсруулсан материалаараа сорил авдаг. Хэрвээ хүүхдүүд өөрөө өөрсдийнхөө материалыг ажиллаад алдаагүй гэж үзэх юм бол миний боловсруулсан материал дээр хэрхэн ажиллаж байна вэ? Энэ дээр алдаж байна уугүй юу гэдэг. Ер нь бол ингээд энэ аргыг ашиглахдаа нөгөө тогтсон асуултууд биш. Одоо бүтэц ихэнхт нь ийм бүтэцтэй өгүүлбэрийг олоо, ийм тохирох үгийг оол энэ гэдэг асуултуудыг нь өөрчлөөд бүтэцгүй өгүүлбэрийг нь олоорой. Ийм тохирохгүй үгийг олоорой энэ гэсэн ингээд асуултуудыг оруулчихаар хүүхдүүд эхний удаа ажиллахдаа тэрийг бол анзаарахгүй алчдаг. За тэгэнгүүтээ ахаад та нар асуултаа ахаад сайн уншдаа гэд эхлэхээр нэрээ тийм биш. Энэ нь тохирохгүй гэсэн үг байсан байна. Энэ нь бүтэцгүй гэсэн үг байсан байна. Бид нэр ингээд асуултаа айгуус хувилбархан гүйлгээд уншаад ойлгодгүй юм байна. Тэгээ гэдэг дүгнэлтэнд хүрээ. Тэгээ энээсээ эхлээд хүүхдүүд асуултаа маш сайн уншдаг, дахин уншдаг, дахин уншаад ойлгоод алдах боломжийг багасгах гэж үздэг. За ингээд хамгийн сүүлд бол суралцагчдын сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлэх. Сэтгэл зүйн таатай орчин юунаас эхлэх вэ гэхээр итгэл өгөхөөс эхэлдэг. Мэдээж хүний амжилтын гол тулгуур нь мэдлэгээс гадна сэтгэл зүй маш чухал байдаг учраас хүүхдэд чи чадна, хоёулаа 800 оноо авна, гурлаа 600 онооноос дээш авна гэх мэтлэн ингээд хүүхдүүдэд итгэл өгөхийг их хэрэгэлцдэг. Ер нь тэгэж итгэл өгч ажилладаг. За тэгээд нийт суралцагчид мөн бүтгэж буй багш нартаа манай аймгийн Монгол хэлний элсдийн ерөнхий шалгалтын 800 оноо тасрахгүй байх
болтугай гэдэг ерөнхийг өргөе. Тэгээд үг амьтай бодол биелдэг учраас сайхан үг зөв бодолтой гэж чухлаа. Зөв бодолтой байх нь чухал шүү гэдгийг бас дахин сануулмаар байна. За баярлалаа.